За сайн уу манайхаа би энэ дээр штэ. За хэдүүлээд штэ юу ячи. Юу дуун хэрвэн. Манайхаа. Дуу давгүй. Дачваа. Тэгээ одоо миний дэлгэц ширэлцээ харагдаж байна уу? Дэлгэц харагдаагүй байна. Окей, би дэлгэц ширлэтгэе. Харагдлаа. Оггүй. Чатн харагдаж. Одоохон би нөгөө дэлгэц ширлэтгэе тэгж жагаад. Yes. Eine Woche, das weißt du ja nun, dass wir mit... За, юу н гайгүй гарч байгаа юм байна те. Нөгөө дуун бол гайгүй сонсогдож байгаа юм байна. За, хэдүүлээ ингэж нэ. За, энэ болохоор зэрэг бид нар нэг оройн хоолн дээр одоо Алекстэй ингээ уулзаад тэгээд би яг нөгөө асууя гэсэн асуултуудаа ингээ тавьсан байгаа. Тэгээд тэрийг би одоо энэ дээр ингээ орчуулад явчаа гэж бодож байна. За. So, also die erste Frage ist ohne Frage. Ich meine, diese alte Community boomt jetzt bei uns und seit einer Woche, das weißt du ja nun, dass wir mit Griechen schon angefangen und die sind so happy. Manche Leute haben ein paar, also ich habe heute gehört, sogar 18 Ultimas in weißen Pool geklickt. За тэр за одоо тэ ингээд нөгөө зарим нэг асуултууд ингээд тавьмаар байна. За тэгээд ингээд энэ асуултууд дээрээс асуултууд тавихаас өмнө бол одоо ингээд migration coin-ы буцаан олголт эхэлсэн байгаа учраас одоо зарим нэг хүмүүс маань одоо 8 хүртэлх бүхэл одоо ультимаг нөхөн буцаан олголт дээр аваад одоо тийм айгүй happy. За тэгээд ер нь бол тодорхой хэмжээний хүмүүс хийгээд явж байгаа хүмүүс маань ерөнхийдөө 190% нь бол одоо сэтгэл хангалуун ийм байгаа гэж бол би сая хэллээ. Und über Migration, wir haben nicht so konkrete Informationen. Dann zum Beispiel, du hast gesagt, 5 Phasen gibt es, aber jede Phase wie lange läuft und insgesamt. Die erste Phase ist За тэгэхээр энэ дээр би асуусан. За чи бол одоо migration бол 5 үе шаттайгаар явагдана гэж бол хэлсэн. Тэгвэл яг өшөө тодорхой цаашаалсан одоо тийм ийм дэлгэрэнгүй мэдээлэл бол гэхдээ биднэрт байхгүй байгаа. Тийм болохоор одоо жишээлбэл нэг одоо үе шат нь хэдийн хугацаа та жишээлбэл үргэлжилж явах юм бэ гэсэн асуултыг би ингээд сая тавилаа. Die erste Phase ist für Fiat Zahlungswege, das heißt ADV Cash, Bitcoin Cash, alles was mit Fiat zu tun hatte. За тэгэхээр энэ дээр болохоор тэ ингэж эхний үе шат нь бол нэгдсэн явж байгаа. Энэ дээр эхний үе шатанд бол ямар хүмүүс хамрагдсан явж байгаа вэ гэхэлэр зэрэг кэшээр авсан. За Advocash хамгийн их одоо Platin coin-ы үед бол нэгдээд явж байсан. Advocash-ийн кэшээр авч байсан болон USDT-ээр авч байсан хүмүүс, за биткойноор авч байсан гэсэн хүмүүсийн одоо нөхөн буцаан олголт эхний ээлжинд нэгдсэн явж байгаа гэж хэлж байна. Ist die erste Phase. Die zweite Phase wird dann mit Coins zu tun haben, das heißt die Pakete wurden mit Coins bezahlt. За би бүр ингээ өгүүлбэрээр нь бол орчуулна гэж бодож байгаа. За тэгэхээр ингээд хоёр дахь фаз нь болохоор зэрэг ямар хүмүүс хамрагдах вэ гэхлээр coin-оор багцаа худалдаж авсан хүмүүс энд бол хамрагдаж орж ирнэ. Zum Beispiel Platin Coin, Ultima und so weiter. Ja, das heißt За тэгэхээр энэ би болохоор зэрэг тий одоо Platin coin-ороос бид нар чинь нөгөө багцуунт авч ирсэн. Тэгээ Platin coin, за тэгээ PLC, Ultima Classic гэх мэт одоо ингээд coin token-оор авсан хүмүүс үү гингүүд тий тэгээд мөн биржээс coin-оор авсан хүмүүс гэж хэлж байна. Da müssen wir auch unterscheiden, weil da gab es Coins aus den Provisionen, aus den Farmen und so weiter. Die müssen ja ein bisschen ab. За тэгэхээр ингээд өшөө одоо тэгээ биржээс за тэгээд провизион одоо гэдэг нь болохоор зэрэг урамшуулал бонус орж ирсэн байгаа. Тэндээс худалдаж авсан багц гэд бас одоо ингээд те ингээд нөгөө англилтай өөр байгаа юм байна. За тэгээд 3 дахь сая юу ч вэ? Es gab auch viele Fake Coins, also durch Fehlumsatz und du weißt ja einige Lieder, die nicht bei uns За тэгээд зарим нэг одоо fake coin худалдан авалтууд гэж тэгж байна.
За тэр нь болохоор зэрэг одоо зарим үед одоо хуурамч аккаунт нээж агаад юм уу хаашаа юм би сайн ойлгохгүй байна. Зүгээр яг хөө тэгээд team худалдан авалтууд ч гэсэн одоо ингээд яг ингээд ялгагдаж болвол ингээд тэн дээр бол харагдаж байгаа гэж байна. Haben auch die Company ein bisschen gecheatet um den Umsatz und so weiter. Alte Geschichten, viele Herausforderungen, aber wir meistern die alle. За тэгээд ингээд энэ хуучин түүхүүд болон одоо тий ингээд бүхий л одоо ингээд төлөлтүүд ингээд орж ирсэн болгоныг бол одоо компани хараад ингээд ажилланаа. Und natürlich, wir sind sehr froh, dass die Community sich wieder vereint aus allen Produkten. Wir haben jetzt endlich ein richtig. За тэгээд хүмүүсийн одоо community гişүүд хүмүүсийн маань хувьд бол одоо шинэ хуучин гэлтгүй одоо бүхэл одоо тухайн цаг үед одоо зардагдаж борлогдож одоо худалдан авсан одоо бүтээгдэхүүн бай. Цагаан Ultima Pool-д буюу одоо энд нөгөө нөхөн буцаа олголтоор ингээ орж ирж ингэж нэгдэж байгаад болвол одоо би бас хувийнхаа зүгээс бол ингээд маш баяртай байна гэж байна. Richtig starkes Produkt gemacht, ja. Ultima ist mega stark. За Ultima бол одоо үнэхээр мега одоо хүчтэй ийм coin бол одоо ингээд ороод явж байна. Und hat unglaubliches Potenzial und ist unsterblich. So jetzt. За тэгээд одоо тийм ийм олон хэрэглэгчдтэй за тэгээд одоо нэгэнт байр сууриа олоод ингээд докторчсон. Тэгээд unstable гэдэг нь болохоор одоо өхөшгүй тий одоо ингээд эвдэрч алга болохгүй гэж хэлэх юм уу. За ийм одоо coin бол нэгэнтээ болчихсон явж байгаа юм байна гэж. Können wir die ganze Community zu Ultima einladen, weil wir wissen, da passiert gar nichts mehr. Ja? Das heißt, Ultima ist absolut kugelsicher. За одоо бол бид нар бол тий одоо ингээ үн ингээд унаад тэгээд бүр одоо тэгээ Ultima-гийн үн бол шалан дарчигдана маш олон одоо энэ хуучин гişүүдээ ингээд оруулаад ирж байгаа энэ төр гэхэд бол гэдэг одоо асуудлууд дээр бид нар бол айх шаардлагагүй болсон. Яг гэвэл энэ дээр бол тий юу яаж байгаа гэж чинь одоо Kugelsicher гэдэг нь одоо суманд оногдсон ч эвдэрхээргүй тийм юу болсон гэдгийг бол хэлмээр байна гэдэг чинь ийм coin token болсныг. So, jetzt bekommen die alle umsonst. Ultimas in. За одоо migration гэдэг чинь одоо тэгвэл юу болж байгаа юм бэ гэх юм бол энэ бол бүх хүмүүс Ultima-г ямар ч үнгүй гэр тараалтанд түгээлтэнд авж байгаа. Ihre Wallet, ja, die ist ja für 3 Jahre eingefroren, aber das ist ja bei jedem so. Ja? Тэгээд энэ нөхөн буцаан олголтын энэ процесс нь буюу одоо энэ үнгүй түгээж тарааж байгаа энэ Ultima coin болвол 36 сараар хөлдөөгдөөд ингэж орж ирж байгаа. Weitermachen? Ja, weitermachen. Hier ist aufgehört. Das ist ja bei jedem so. Das heißt, jeder Mitglied in тэгээд бүх гişүүд бол энэ дээр бол 36 сарын хөлдөөлттэйгээр Ultima token-ыг нөхөн буцаан олголтод авж байгаа. Ultima ist in freezing für 3 Jahre. Das ist normal. Das ist nichts ungewöhnliches. Ja. За тэгээ 36 сараар энэ дээр бол хөлдөөлтөнд ингэж оруулсан шийдвэрийг гаргаж ирж байгаа гэдэг бол угаасаа компани стратеги энийг бол би болвол тэгээ бас тодорхой хэмжээний одоо энэ coin-ийнхаа үйл ажиллагаа болон үнэнд бол одоо маш хамааралтай гэж үзэж байгаа хамааралтай гэж үзсний үднээс бид нар бол ингэж төлөвлөж ингэж одоо хэрэгжүүлж ингэж явж байна. Mit 3 Jahren dabei, wir sind alle mit 3 Jahren dabei. Das heißt, auch die Migration ist mit 3 Jahren. Aber яг гэвэл яг одоогийн байдлаар бол одоо Ultima token төрөн гарч ирээд энэ дээр бол одоо 3 жилийн хугацаанд бол явж байна. Тэгээд одоо цаашаа үргэлжлүүлээд одоо энэ нөхөн буцаан олголтууд буюу маш олон тооны Ultima token-уудыг бол 3 жилийн хөлдөөлтөнд өгж байгаа гэдэг бол нормал гэж бол бодож байна гэж байна. Innerhalb dieser 3 Jahre kann jeder klicken und aus den Pools Belohnungen jeden Tag abholen. За тэгээд энэ 3 жилийн хугацаанд буюу 36 сарын хугацаанд мэдээж зүгээр хүлээгээд суух биш хэрвээ хүсэх юм бол хүмүүс маань энэ дээр бол 36 сарын 24 цагт нэг удаа буюу өдөр болгон энд түгээлт Ultima-гаар мөн одоо аваад явах боломжтой. Sogar aus 2 Pools. Und der Ultima Pool ist lebenslang für immer und der Migrationspool, der Bonuspool ist nur für 3 Jahre.
За тэгээд Ultima Pool бол одоо насан турших гэж байна. Тэгээд энэ цагаан одоо нөхөн буцаан олголтоор олгогдсон энэ нөгөө цагаан пул шүү дээ. Энэ бол одоо тухайн хүндээ бол зөвхөн 36 сарын хугацаатаагаар ингэж түгээлт олгох ийм пул юм байна. Тэгэхээр яг цэнхэр болон шар Ultima Pool-үүдээс бол насан туршийн түгээлтүүд аваад явах бол цагаанаас бол зөвхөн 36 сар буюу одоо энэ нөгөө нэг юуны фризинг хугацаанд л Belohnung буюу одоо reward түгээлтийг авах боломжтой ингэж бичигдсэн пул шүү гэж байна. Ja, das heißt, 3 Jahre kannst du aus 2 Pools klicken. Nach 3 Jahren kannst du entscheiden, gehst du raus oder bleibst du? Und unser Ziel ist ja folgendes. Тэгэхээр энэ одоо энэ 3 жилийн хугацаанд бол чи ингээ 2 пулээс нэг нөхөн буцаан олголт ингээ аваад 2 пулээс түгээлт аваад явах боломжтой гэж хэлж байна. За тэр нь болохоор зэрэг мэдээж нэг нь цагаан Ultima Pool байгаа, нөгөөх нь MIG токенуудын пул байгаа. Тэ за жишээлбэл Platin Coin-ы нөхөн буцаан олголт авсан бол тэн дээр MIG-C гэсэн пулээс давхар одоо өдөр тутамдаа Belohnung буюу reward түгээлт аваад явах боломжтой гэж байгаа. За тэгэхээр нэг нөхөн буцаан олголтоос 2 нөгөө пул дарах 2 түгээлтийг авах боломжтой. Die Leute migrieren jetzt zu 8.000. Nach dem Startpreis, ne? Startpreis, ja. За тэгээд яг одоо ингээ migration хийгдэж байгаа хүмүүсийн хувьд бол одоо нөхөн буцаан олголтыг Ultima token-ы 8 үнэлгээг одоо 8,000 дээр бодож ингэж одоо буцаан олголт хийж байгаа. Тэгвэл энэ нөгөө нэг би давхар хажуугаар нь орж ирж штэ тэ start price тэ гэд энэ болохоор эхлэл үн гэж ингэж өгж байгаа. Жишээлбэл одоо Ultima-гийн үн 10,000 дээр ингээ хүрсэн тохиолдолд энэ бол маркет үнээр ингээд зах зээлийн ханшаар ингээ бодогдоод явна. Тэгэхээр яг одооны олгож байгаа түгээлтээс хамаагүй одоо тэгээд багаар ингээд аваад эхлэнэ гэсэн үг шүү. Нөгөө үнэлгээний хувьд бол манайхаа. Aber wir sind ja unterwegs zu 100.000. Das heißt, bei 80.000 Preis haben die Leute schon verzehnfacht. Ja. За тэгээд миний бол одоо тэгээ миний болон бидний одоо зорилго бол яах вэ гэхлээр энэ дээр 100,000 хүргэх одоо тухайн coin token-ийнхаа үнийг бол 100,000 хүргэх ийм төлөвлөгөөтэй явж байгаа. За тэгэхээр ингээд энэ үн маань 8,000 дээр бодогдож нөхөн буцаан олголт авсан үн маань жишээлбэл Ultima-гийн үн 80,000 дээр хүрье гэж бодъё л да. Тэгвэл чиний нөхөн буцаан олголтоор авсан энэ үнэлгээ чинь 10 дахин илүү их тухайн үед бол ингээд зогсож гин гэд бодолтой гэж байна. Тэгэхээр нэг одоо багц авсан нөхөн буцаан олголтоо ингээ 2 пүүлээр авж байгаа мөртлөөсөө дээрэс нь үнийн ханшийн зөрүүнээс энэ дээр дахиад одоо жишээлбэл 8,000 дээр бодвол 10,000 дахин илүү их ингээд авч 10 дахин илүү их авч яана гэж тооцоолж бас болно гэж тэгж байна тий. Ja, das heißt, wenn du jetzt 5.000 hast in deiner Wallet oder 8.000 hast in deiner Wallet, dann hast du in 3 Jahren vielleicht 80.000 oder mehr. Ja. За тэгэхээр энэ дээр болохоор тэгжэн л та нөхөн буцаан олголтоор жишээл нэг бүхлийг авах юм бол чиний wallet-д дээр чинь одоо үнэлгээ нь бол 8,000 гэж харагдчихэж магадгүй. За тэгвэл одоо энэ 36 сарын дараа гэхэд ингээд 80,000 дээр үнэ хүрсэн явж байгаа юм бол тэр 8,000-ын үнэлгээ чинь мэдээж 80,000 гэж болж ингэж харагдаж ингэж тооцоологдсон шүү дээ гэж байна. Und das ist ja der Hauptgedanke. За энэ бол одоо ингээ хүмүүстээ одоо нөхөн буцаан олголтыг ингээ өгөх Hauptgedanken буюу одоо гол миний ингээд зорилго байлаа. Du kannst jetzt klicken und mehr Ultimas ansparen. Oder du kannst einfach abwarten, Jährchen 2 gucken und erst dann klicken. Voraussetzung. За тэгэхээр энэ одоо тэгээд ингээд нөхөн буцаан олголт ингээ авсан хүмүүс бол тэ ингээд одоо байнга ингээд дараад өдөр болгон дараад ногдлоо авах боломжтой. Эсвэл тэгж авахгүйгээр юу яаж болно гэж тэгж байна. Тэгж авахгүйгээр 1 жил хүлээж агаад тэгээд одоо жишээлбэл энэ дээр юу түгээлтээ авах боломжтой. Du brauchst 100 Klicks. Тэгтээ энэ компани зүгээс бид нар бол нэг ийм зарчмыг оруулж ирсэн байгаа. 3 жилийн хугацаанд чи 100 удаа одоо түгээлтээ дарж авсан байх ёстой гэдэг зохицуултыг бид нар оруулж ирсэн. 100 Klicks im weißen Pool. За цагаан Ultima Pool-д хамгийн одоо багадаа гэхэд бол 100 удаа дарж түгээлтээ авсан байх ёстой.
um die Tokens wirklich zu nehmen. Тэр одоо тэ түгээлтүүдээсээ энэ нэг одоо хөлдөөгдөд орсон байгаа нөхмөцөн олголтоос түгээлтийг авч одоо яг ингээ ультима цуглуулах зорилгоор. Die Belohnungen kannst du einfach so täglich abholen, aber die eigentliche Coinmasse erst nach 3 Jahren und nach 100 Klicks. Warum? Na, ganz einfach, weil die Community, die Ultima aufbaut, die ist ja immer noch begrenzt, ja? Und die wächst. Und wir können nicht einfach den Tisch aufdecken, alles bezahlen, jeden. За тэгээд яагаад ийм зохицуулалт оруулж ирсэн бэ гэхлээр зэрэг одоо энэ хуучин энэ гишүүд болвол одоо ингээд үнгүй нөхөн буцаан олголтоор ингээд тэ ингээд ямар ч үнгүүгээр одоо ингээд авж байгаа. Тэгвэл одоо яг одоогийн байж байгаа ультимагийн community бол асар одоо ингээд одоо харт ажиллаж байгаа тэ ингэж одоо ультимагаа босгож ирэхин тулд бол маш их ажлыг бол одоо ингээд хийж байгаа. За тэгвэл одоо тэ ингээ хуучин би байсан гэдээ орж ирээд одоо яг нэг юм жишээ хэлж л байна л да. Одоо бид нар ингээд ширээ засаад ингээд сууж байхад ингээд хуучин хүмүүс орж ирээд за тэгээд тэр ширээ зассан хоол хийсэн одоо энэ болгоныг бол энэ одоогийн байж байгаа ультимагийн тим бол хийсэн байгаа. Тэнгүүд хуучин хүмүүс орж ирээд ингээд тэр хоолыг нь бүгдийг нь идчих ямар ч боломжгүй штэ гэсэн ийм зүгээр яг жишээ бол авч ийн л да. Aus unserer Vergangenheit einzuladen zum Essen und dass niemand irgendwas bezahlt. Alle essen alles weg und die eigentliche Ultima Community kriegt dann nichts. Das muss schon. За тэгэхээр ингэж байгаа байхгүй. Тэгээд яг ингээд одоо тий өнгөрсөн үеэс орж иж байгаа гişүүд ингээд хурж ирээд энэ ширээн дээр байж байгаа бүх юм нийтчил гараа явуучих юм бол яг нөгөө ингээд тий хоолоо ингээд хийсэн одоо ингээд яг ингээд яг гол ажиллаа хийж байгаа энэ community-гийн багийнханд болохоор зэрэг одоо ингээд хоосон үлдэх ч юм уу эсвэл одоо тий ийм эрх тэгш байдал бол байхгүй санагдсан учраас компани зүгээс энэ дээр 100 удаагийн түгээлтийг дарах гэсэн зохицуултыг бол оруулж ирсэн гэж тайлбарлаж байна. Fair sein. Okay. Ja, das heißt, ja, Sie kann ein bisschen. So, das heißt, die Ultima Community darf keinen Schaden nehmen. Deswegen sind diese kleinen. Тэгэхээр одоо тэ энэ хуучин гişүүд болон одоо шин гişүүдэж гэсэн одоо ингээ хохироохгүй аль болохоор одоо бүхэл хүмүүсийг хохироохгүйгээр энэ төр ийм шийдлийг бол ингээд хийхээр ингээд одоо компани зорин ажиллаж байгаа. Keine Barrieren, aber die sind für jeden zu meistern. Man hat 3 Jahre Zeit, um aufzubauen, um sich vorzubereiten, um wirklich aufzustocken und am Ende vielleicht das 10-fache oder das 100-fache mitzunehmen, was man hat. За тэгээд болохоор бүхэл бүтэн 3 жилийн хугацаа бол байгаа. 36 сарын хугацаа. Энэ хоорондоо одоо тэр 100 кликнүүдээ одоо зохицуулаад ингээд дарах бол боломж бол байгаа. Заавал одоо өдөр болгон гэхгүй. Тэгээд энэ хооронд бол мэдээж үнийн өсөлтөнд бол орчихсон ингээд тэ хэд дахин илүү их үнэлгээ бүхий буцаан олгол нөхөн буцаан олголтоо авахын тулд энэ дээр тодорхой хэмжээний бас өөрийн гэсэн одоо тэ зүгээс бас одоо идэвхтэй байх ийм одоо зохицуулт юм аа гэж байна. Heißt, also Smart Coin Swapping läuft seit 3 Jahren. Das heißt, dass diese jetzt Ultima Migration oder diese alte Token Migrations wird ja unbegrenzt zeitlich immer noch da sein, bis zu zum Beispiel 100.000 und so. Ja. За тэгэхээр би бол ингэж асуусан энэ дээр за смарт юу койны свапинг бол одоо ингээд 3 жилийн хугацаанд ингээд нээлттэй одоо ингээд ямар нэгэн хугацааны хувьд бол лимитгүй ингээд явагдаж байгаа. За тэгвэл одоо ингээд чиний энэ хэлж байгаагаар одоо тийм миграшны нээлт ингээд нөгөө хуучин токнуудын миграшны нээлт нь ингээд хийгдсэн. Тэнгүүдээ яг смарт койны свапинг шиг ингээд хугацааны хувьд бол ямар нэгэн юугүй явах юм уу? Ямар нэгэн одоо тийм ингээд юм хугацааны лимитгүй яг энэ смарт койны свапинг шиг ингэж үргэлжлээд явах уу гэдэг асуултыг би сая тавилаа. Naja, ich will nicht sagen, dass es. Тэгээд би жишээлбэл ингэсэн койны үн $100,000 хүрсэн ч гэсэн тэгээд явах уу гэж асуусан. Für immer, man sollte schon früher kommen und früher machen. Ja, früher wäre mit 8. За тэгэнгүүт яг мэдээж яг
тийм гэж хэлсэнгүү, үгүй гэж хэлсэнгүү. Тэгвэл мэдээж миграшныг бол тэ ингээд хамгийн бага үн эхлэл үн 8,000 дээр байж байгаа болохоор одоо аль болохоор хүмүүс хурдан хийгээд хурдан түгээлтээ аваад тэгээд нөгөө нэг 36 сарын хугацаанд аль болохоор ингээд яваад тоологдоод эхэлсэн байх нь тухайн хүндээ өөрт нь бол ашигтай л та гэсэн хариу өгч байна. Ja, weil der Preis ist jetzt 8.000 und der Preis 20.000 ist, müsst ihr dann zu 20.000 migrieren. Ja. Eure Chance. За тэгээд нөгөө яг үнэ бол дахиад бас хэлж дээ ингээд 8,000 дээр миграшн орох за эсвэл одоо үн 20,000 дээр хүрсэн байхад миграшнд орох хоёр бол асар их зөрүүтэй нөхөн буцаа олголт авна шүү дээ гэж байна. Werden dann geringer sein. Deswegen je früher, desto besser. Aufwachen, aufwachen, aufwachen. За тэгээд тийм учраас одоо тийм ийм бага үн дээр нөхөн буцаан олголт өгж байгаа дээр одоо авфахан гэдэг нь болохоор зэрэг сэрээрээ, сэрцгээгээрээ одоо тийм нөхөн буцаан олголт үнгүүгээр аваарэ гэж байна. Ja, und migrieren kostet nichts. Ja. Ihr müsst ja nicht klicken. Sichert euch die Coins. За тэгээд хамгийн гол нь миграшн хийхэд бол ямар ч үн төлбөргүй, ямар нэгэн шимтгэл төлөхгүй, гүйлгээний шимтгэл, ямар нэгэн энерги шаардлагагүй. Хамгийн гол нь энэ койнуудаа баталгаажуулаад аваа. Миграшн хийгээд тэгээд баталгаажуулаад авах нь чухал байна гэж байна. Es kostet nichts, 0, 0. Einfach 2 Klicks, umsonst, sichert euch erstmal die Coins in der Wallet. Ja. Und mit der Zeit За энэ дээр бол дахиад автчихна. werdet ihr schon wissen, was ihr damit tut. Okay, zweite Frage ist ja dann, wann wird das Smartcoin Auszahlung eröffnen? Aber da gibt es keine Frage, sondern ein Vorschlag, die Leute... За энэ дээр ингэж за смарткойны таталт хизээ нэгдэх вэ гэж байна. Гэж Wenn асуулаа. jetzt die Migration Ja, so läuft, wie sie jetzt läuft, ja. und die ist jetzt mega erfolgreich, du sagst selber, jeder ist happy. За тэгэхээр ингэж тэ одоо ингээ миграшн эхэлчихсэн явж байгаа. Тэгээд одоо хүмүүс маань одоо тэ ингээд нөхөн буцаа олголтоо авсан хүмүүс одоо happy сэтгэл хангалуун ингээ байна гэсэн ийм фидбэкүүд бол ирж байна. За тэгээд Dann wird Dashboard mit Smarts nicht mehr aufgemacht. тэгээд энэ ийм одоо тэ ингээд ийм ультима токноро, койноро нөхөн буцаа олголт ингээд үнгүү тарааж байгаа ийм миграшн эхэлсэн явж байгаа учраас смарт койны одоо таталтыг болохоор зэрэг бид нар нээхгүй гэсэн шийдвэрт хүрлээ. Die Smarts sind dann, weil du kannst nicht doppelt kassieren, du kannst nicht für Smart kassieren und für ein Ultima. За тэгэхээр ингээд тэ нэг л худалдан авалт хийгээд тэгээд бүр дахин одоо эндээс бодлол ингээд дахиад үнгүү бэлэг аваад ингээд яваад байх боломжгүй. Тэгэхээр тэ смарт койн дээр ч гэл аваад тэгээ ультима дээр ч л аваад ингээд явах одоо боломжгүй. Ja, jetzt, du kassierst entweder mit Smart oder mit Ultima. Wenn alle zu Ultima gehen, dann können wir uns um Smart in der Art und Weise nicht mehr kümmern, dass wir noch die Coins aus dem Dashboard alle verarbeiten. Ja, das heißt, die Coins aus dem Dashboard werden weg sein. Das heißt, ihr müsst die in Royal Split irgendwie umwandeln. За тэгээд ингэж манайхаа одоо нөгөө нэг юугаа яг ярьж эхэлж байна те. Тэгээд тэр нь болохоор зэрэг тийм болохоор одоо бүгдээрээ ингээд одоо тэр нөгөө хуучин койнуудынхаа багцыг ультимагаар нөхөн буцаа олголтоор ингээд аваад ингээд эхэлж байгаа. Бүгдээрээ тийшээ угаасаа явах нь ойлгомжтой учраас энэ дээр бид нар смартын нөхөн буцаа олголтыг бол энэ дээр бол Royal болгож өгөх ийм шийдэлт бол хүргэнэ гэж байна. Ja, so schnell wie möglich. Oder sie werden dann weiter in Royal Split umgewandelt sein, aber die werden nicht offen sein. За тийм болохоор смарт койны таталтыг бол бид нар нээхгүй. Харин Royal болгоод татаж авах одоо техник ажиллагаа бол хизээд нээлттэй байна гэж хэлж байна энд. Weil nur mal ein Vorschlag haben mein Team gesagt, also das heißt, dass die müssen sowieso diese Smart auf dem Smart Blockchain die 3 Bus drücken. Und da wollen sie diese Smart Coin nur von Dashboard da eingefroren haben wollen. Technisch. За тэгэхээр энэ дээр бол
одоо нэг санал бол асуусан хэлсэн байгаа юм. Тэгээд тэр нь болохоор зэрэг дэшбордонд байж байгаа смарт койныг бол яг бирж рүү татаж авахгүйгээр биднэрт ингээд шар энерги хэрэгтэй байгаа учраас энэ дээр одоо дэшбордонд байж байгаа смарт койныг шууд ингээд wallet руугаа шилжүүлж аваад тэгээд тэн дээрээ стейкинг дүүж ингээд шар энергийн хэрэгцээг бид нар ингээд хангах боломжтой юу гэж асуунгууд Алекс энэ дээр бол техникийн хувьд бол энэ бол боломжгүй, техник ажиллагааны хувьд бол энэ дээр шийдэл гаргах боломжгүй. Unmöglich. Ist technisch unmöglich, ohne den Dashboard aufzumachen. Okay. Und wenn wir Dashboard aufmachen, ist die Migration tot. Okay. За тэгэхээр ингэж байгаа байхгүй. За техникийн хувьд бол бид нар тэгээд энэ тэгвэл смартыг тийшээгээ шар энерги рүү өгөх ийм техник ажиллагаа хийх юм бол migration бол одоо энэ дээр одоо тууд капот юу гэх эвдрэн гэх юм уу. За ингээд доголтон ч гэх юм уу. Тэгээ энэ ультимагаар өгж байгаа миграшны маань энэ техникийн үйл ажиллагаа нь бол ингээд сааталд ороод цаашаага үргэлжлүүлэх боломжгүй болно. Тийм болохоор энэ дээр сонголт ирж байгаа. Нэг бол смарт уу эсвэл одоо ультимагаар нөхөн буцаа олголт авах уу гэсэн ийм сонголт бол ирж байгаа гэдэг чинь. Ja? Und die Migration läuft so gut und alle Leute sind so happy und da ist richtiges Geld und auch Wachstum im Preis. За тэгэхээр тэ одоо ультимагийн миграшн бол хамаагүй амжилттай. За тэгээд энэ дээр бол тэ түгээлтээс жишээл одоо энэ жишээлбэл ингээд нөгөө нөхөн буцаа олголтоос олгочихсан байж байгаа бүхэл ультимануудаас түгээлтээ аваад тэгээд тэрийг бол шууд ингээд биржтэй зараад шууд мөнгө болгох боломжтой ийм тэгээд мөн ультимагийн үн маань одоо ингээд байнгын өсөлт одоо ингээд өсөлтөнд ингээд явж байгаа ийм одоо стратегтэй байж хаад смартыг болвол заавал давхурдаж ингэж техник ажиллагааг саатуулах одоо шаардлагагүй гэж бодож байна гэж юм. Tägliches Einkommen durch Klicken, durch tägliche Bonusse, 2 Pools. Ja, also die Тэгээ нэг одоо буцаа олголтоор 2 пул өгж байгаа. 2 пул өгж байгаа шүү дээ. Тийм болохоор зэрэг энэ бол одоо теглийнхээ билонун гэдэг нь одоо байнгын түгээлтээ аваад тэр чинь одоо жинхэнэ мөнгө болоод ингээ гарч байгаа энэ одоо миграшн авч үлдсэн нь дээр үстэй смарт койноос илүү гэж байна. Vorteile aus der Migration sind phänomenal. Das mit Smart können wir niemals liefern, was wir mit Ultima liefern. Тэгээд яг хөө те смартын миграшн хийх үү эсвэл ультимагийн миграшн хийх үү гэж харьцуулах юм бол смартын миграшн бол энэ ультима шиг хүмүүст яг ингээд те хүссэн хугацаанд түгээлтийн койноо зараад шууд мөнгө болгох энэ одоо процессыг бол смарт койноор бол хизээч гүйцэхгүй. Тийм болохоор зэрэг ультимагаар нөхөн буцаа олголт олгосон хамаагүй дээрээ гэж байна. Okay. Vorherige Frage haben wir mal nicht beendet. Das heißt, dritte Phase vorfängt. Also zweite ist ja Ultima mit Coin. Coins und Dritte? Ich kann euch nicht alles verraten. Immer mit Энэ дээр болохоор зэрэг түрүүний асуусан асуултыг хариултаа би бүрэн аваагүй. За энэ дээр болохоор зэрэг одоо 3 дахь одоо үе шат нь юугаар эхэлэх юм бэ? Хизээ эхлэх юм бэ? Яаж явагдах юм бэ гэж би асуусан. Тэнгүүд нь энэ одоо бүх одоо ингээд ийм стратеги төлөвлөгөөнүүдээ би ингэж дэлгэж өгөхгүй гэж байна. Wir werden schon, das ganze Jahr wird Migration laufen, bis wir alle Problemfälle gelöst haben. Тэгээ ингээд бүтэн жилийн хугацаанд бол миграшн бол хийгдээд энэ 5 үе шат явагдана. Тэгээд ямар проблемууд хаана юу байна тэр болгоныг одоо ингээд бүгдийг хийгээд дууссан байх болно гэд бол тэгж байна. Es muss fair sein. За тэгээ би энэ дээр бол дахиад энэ нөгөө бичлэгнээс гадна дахин бас асууж үзье. Хизээ хилжилтээ 3 дахь үе шат нь хизээ явагдаж эхлэхий юугаар орж ирэх юм энтергээд би бас 2 ч удаа асуусан. Тэгээд үнэхээр хариулт бол авч чадаагүй. Das heißt, die Coins aus den Provisionen werden nicht dabei sein. Die Coins aus den Farmen, aus Minting kommen nicht dabei, weil die sind ja aufgedreht. За тэгэхээр энэ дээр бол яг хаа дахиад нэмэлт зүгээр яг хаа койны буцаа олголтын дээр нэмэлт тайлбар өгөхөд бол энэ дээр фармаас минтинг болоод гараад ирсэн токнууд бол мэдээж нөхөн буцаа олголтод орохгүй. Ягаад гэвэл энэ чинь эргэлдүүлсэн мөнгө. За эсвэл одоо бонус хэлбэрээр бас бид нар чинь нөгөө нэг фарм аваад исэн, фармын лиценз аваад исэн. Тэр бол мэдээж бас нөхөн буцаа олголтод бол орохгүй. Ягаад гэвэл энэ бол бэлэг байсан. Ja. Alles, was nicht wirklich mit Geld
bezahlt worden ist, kann bei der Migration nicht teilnehmen. Alles, was aufgedreht ist, aufgespinnt, irgendwie aus Farming kommt, aus Megaprozenten, kann in die Migration nicht kommen. Das müssen wir auftrennen. За тэгээд яг ер нь бол дахиад давтаад хэлж гэн энэ дээр үүлтима фармаас гарсан за эсвэл бонусоос орсон ийм одоо эргэлдүүлсэн ийм одоо койнуудын нөхөн буцаа олголт бол мэдээж энэ дээр орж ирэхгүй гэж. Wegen viele Stufen. Okay. Es gibt es auch ab und also manche Leute gibt es zum Beispiel nur bei Platincoin Zeit nur ein damals war 9.950 50er Paket gekauft haben, aber mit Pferd, aber haben sie nicht bekommen und das müssen За энэ дээр болохоор зэрэг би миний одоо бас сүүлийн асуулт энэ дээр явж гин. За тэр нь болохоор зэрэг одоо зарим нэг хүмүүс ганц хоёрхан одоо ингээ багц пакетууд одоо авсан байгаа. Тэгсэн мөрт ингээ мөнгөөр одоо фат мөнгөөр бол авсан байгаа. За платин койны цаг үед бол одоо хамгийн том багц бол 9950 багц бол байсан. За нэг бол хүн одоо манай одоо гишүүн бол байгаа. Тэгээд ганц тийм том багц авсан мөртлөөсөө энэ дээр бол те нөгөө нөхөн буцаан олголт орж ирээгүй, мөнгөөр авсан мөртлөөсөө орж ирээгүй байна. Тэрийг яах вэ гэж би асуусан. Support anschreiben. За тэнгууд ийм тохиолдлууд байх юм бол support руу юу бичээрээ нөгөө имэйл бичиж ингээд асууж тайлбарлаж одоо энэ одоо проблем асуудлаа бол шийдэх хэрэгтэй гэж байна. Manche Beschwerde gibt es. So, jetzt muss ich mal diese Frage steht ja auf diesem Handy, muss ich mal vom Kopf. За ингээд асуултууд хариулсан баярлалаа гэд. За ийм маш чухал асуулт хариултын бичлэг явагдлаа. За манайхан дайжгүй юу? Дайжгүй. За ингээд энэ юугаа зогсооч те нөгөө нэг бичлэгээ зогсоогоод тэгээд хэдүүлээ ярианд орчихё.